Өчигдөр орой хил хамгаалах ерөнхий газрын Сэлэнг аймаг дахь цэргийн ангиас 2 цэрэг зэвсэглэн оргож портер машин хөлөглөн зугтсан хэрэг гарсан. Дуудлагаар Сэлэнг аймгийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж өчигдөр шөнийн 1 цагийн орчим цэргүүдийг баривчилжээ. Хэргийг Сэлэнг аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Их сурвалжийн мэдээлснээр тухайн цэргүүдийн унаж явсан машиныг зогсоохын тулд тусгай төхөөрөмж ашиглажээ. Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлж байгаагаар 2016 оны 1-р сарын 6-ны өдөр Булган аймгийн Тишиг сум, Булган аймгийн Сэлэнг сумаас 2015 оны 1-р ээлжээр давтагдан Сэлэнг аймагт албахаж байсан ахлах байлдагч ГБ нар Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа байрлалаа орхин оргосон зөрчил гарчээ. Тус хоёр байлдагч нь 2016 оны 1-р сарын 5-ны өдрийн 23 цагаас 1-р сарын 6-ны өдрийн 7 цаг хүртэл Хилийн манаанд томилогдсон үүрэг гүйцэтгсэн боловч тогтсон хугацаанд харуулын байрлал дээрээгүй байрлалаа орхин оргосноо тогтоогдсон. Аймгийн Сэлэнг аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангиас 2016 оны 1-р сарын 6-ны өдрийн 11 цаг 50 минутанд Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан Б, Г нар нь манаанаас бууж ирээгүй оргосон байж болзошгүй. Тус албаагчид нь тус бүрдээ 25 сум бүхий АКМ байлдааны галт зэвсэгтээ яваа гэсэн мэдээлэл Сэлэнг аймаг дахь цагдаагийн газарт ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу Сэлэнг аймаг дахь цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа энх баяраар ахлуулсан ажлын хэсэг гарч тус аймгийн Төвшиг, Цагаануур, Зүүн бүрэн, Шаамар, Хушаат болон Булган аймгийн Сайхан сум Атрын сангийн аж ахуйн чиглэлд самналтын ажлыг ерөн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. За энэ зохион байгуулах ажилд бол Зүүн бүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах гэгээлэг газар тус сэжигтэй этгээдүүд явж байсныг цагдаагийн ажилтнууд зогсоох гэсэн боловч зугтсан. За зугтаад 25 км орчим явсан эцэст Шаамар сумын нутаг дэвсгэр бүрэн толгой гэх газарт тээврийн хэрэгслийг албан цэцэх тусгай хэрэгслэр уг автомашиныг зогсоож гэмд тухайн сэжигтэй этгээдүүдийг баривчлах ажлыг зохион байгуулсан. За уг этгээдүүд нь оргож явах замдаа Б, З нарт галт зэвсэг хэрэглэн айлган сүрдүүлж тээврийн хэрэгслийг нь дээрэмдэн авч зугтсан болох нь мөрдөн байцаан ажиллагаар зогтоогдож байгаа. Тухайн цэргийн алба хаагчид байлдагч нар Хилийн манааныг тайвлаар олгогдсон зэвсэг морин унлах холбооны хэрэгсэлтэд явсан бөгөөд оргох замдаа Сэлэнг аймгийн Цагаануур суманд аж төрдөг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ. Хил хамгаалах байгууллага Хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй нэгт хамтран ажилласны үр дүнд хугацаат цэргийн алба хаагчдыг Сэлэнг аймгийн орхны гүүрэн дээр саатуулжээ. Тухайн хугацаат цэргийн алба хаагчдыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Ямар шалтгааны улмаас Хилийн манаагаа орхин орох болсныг Хил хамгаалах ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Одоогоор оргосон 2 цэргийг Сэлэнг аймаг дахь цагдаа хорих төвд хорж байгаа бөгөөд тэдэнд эрүүгийн хуулийн 279-1-ийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэхүү заалтанд цэргийн хугацаат болон гэрээд албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги салбар албахаж байгаа газраа дур мэдэн орхин явсан. Эсвэл албан томилолт амралтын чөлөө дууссан буюу эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баримтлах эсвэл 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх хэмээн заажээ. Одоогийн байдлаар цэргүүд оргосон шалтгаанаа гэрээ сансан учраас оргох төлөвлөгөө боловсруулсан хэмээн тайлбарласан бөгөөд ямар нэгэн дарамт шахалт байгаагүй гэдгийг албаны их сурвалжууд хэлсээр байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.